Сайн амнахаа дараагийн хвшлэгээр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр яг одоо гарч буй S-Line нэмэх нэртэй нэгэн маш сонирхолтой зурлыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү орцгоё. Энэ бол манай гол дээр болох Яниб. Тэрээр анх дөрөвтөл хүмүүсийн толгой дээр харагдах учир бүтүүлэг улаан утаснуудыг харах чадвартай төрсэн бөгөөд том болохын хэрээр баг багаар тухайн утаснуудын ямар учиртай болохыг ойлгож эхэлдэг. Эдгээр утаснууд нь хоорондоо дотны харилцаанд орсон хүмүүсийг илтгэх утас бөгөөд манай хүн багасаа л энэ утаснуудыг харж чаддаг байсан болохоор өрөөж мэдээлгүй зураг зурж явах үедээ аавыгаа өөр хүнтэй дотны харилцаанд орсон гэдгийг нээжтэй барьж өгөөд тэрийг нь мэдсэж нураа барьж тэсэлгүй аавыг нь багтнаалсан байдаг. Тэгээ яхав цаг хугацаа өнгөрч том болохын хэрээр энэ бол онцгой чадвар биш, харин ч эсрэгээрээ хараал юм байна. Хүмүүс надаас олж гэмтэж бүр амиач алдаж болох юм байна гэж бодоод өөрийнхөө амийг хорлох гэж үтсэн ч ягаад ч юм бүх оролдлого нь бүтлгүүдэд дуусдаг. Ингэснээр нэгэнд амиа орлож болохгүй заавал амьдрах ёстой юм бол эдгээр утаснуудыг хэн ямар зорилгоор бүтээсэн, надаас өөр хүмүүс харж байгаа юу, ер нь энэ хараалаас яаж молдрох вэ гэд бүх зүйлийг нь олж мэдхийн тулд амьдрахаар шийдсэн байдаг. За үүний дараагаар зураглал солигдож манай дараагийн гол дүр болох мөрдөгч жив рүү шилждэг. Манай хүн үеэлдүү сонатагаа хамт амьдардаг бөгөөд дүүн хөөрх юм сургуульд ирээд ирлхүүлдэг юм байна лээ. За тэгээ манай хүн ажиллаа хийгээд явж байтал нэг дуудлага утсанд нэрх бөгөөд очоо шалгаад үзтэл сүүлийн үед гараад байгаа ээлжид нэгэн хүн амны хэрэг байж таардаг. Хүчирхийлэл хийдэггүй, дээрэмж хийдэггүй, зүгээр л боомлж алчгаад яваад өгдөг нэг тийм учир бүтүүлэг алуурчин гарч ирсэн бөгөөд энэ удаагийн хэргийг мөрдөж байгаа тоол үргэлтийн ажилтан буюу дуулга өмссөн хүн алуурчин байх боломжтой юм байна гэсэн таамаглалтай болдог. За яг тэр өрөөнд Яниб маань өнөөдрийн аллагын талаарх мэдээг үзэж байтал нэгэн дуулга өмссөн хүн түүний анхаарлыг татдаг. Учир нь тэр хүн нэлийн ховорхон харагддаг хүн буюу дээрээ ганцхан улаан утастай хүн байж л дээ. Ядчих нөгөө аллага нь тэдний байранд гарч ирсэн бөгөөд манай хүн санаан зовоо цонхоор харж байтал яг нэг мэдээгээр гарч байсан тулхтай хүн хөршөлийн эмэгтэй гэрлүүн яваад орчихдаг. Мэдээж манай хүн сандраад шууд л цагтаа дуудлага өгөх бөгөөд дуулга өмссөн с ижигтэй хүн манай хөршийнх рүү яваад орчихлоо гэд хэлтэл нөгөө хүн зүгээр л тэр хөршийнх нь найз залуу л байсан юм байна лээ. Тэгээ яг хөө тэрийг нь мэдсэн манай хүн бандсандаа шууд л уцаа тасалчихдаг. Гиснес мөрдөгч маань Янибийн яг уртлын байранд амьдардаг бөгөөд маргааш өглөө нь ажилдаа явах гээд байж байтал урчин нэг сонин дуудлага ирсэн талаар ажлынх нь үнэн залгаж хэлдэг. Алуурчныг дуулга өмссөн хүргэлтийн хүн байж магадгүй гэдэг мэдээлэл олон нийтэд ил олоогүй байхад урчин дуулга өмссөн с ижигтэй хүний талаар нэг хүн мэдээлэл өгөх гэж байгаад болчихсон талаар хэлдэг. Тэгээ зогсоохгүй тэр дуудлага нь яг манай мөрдөгчийн уртлын байрнаас ирсэн болохоор манай хүн ажилдаа явах замаараа орж шалгахаар шийддэг. Гэхдээ Яниб маань хаалгаа хальт нээсэн болоод ланд орчихсон байна лээ. Уучлаарай гэж хэлээд таачсан болохоор сони юм даа гэж бодоод л өнгөрдөг. За тэгээ өрөөнд мөрдөгч маань хамтрагчтайгаа юм идэж сууж байгаад сүлд гарсан хоёр хөрөгчтэй нэг хүн холбоотой байсан гэдгийг анзаардаг. Тэгээд зогсоохгүй тэр хүн нь бас л нөгөө аллаг гарсан байранд буюу манай мөрдөгчийн эсрэг талын байранд амьдардаг гэдгийг мэдээд шууд л очиж шалгахаар болдог. Гэхдээ яг гарах гэж байтал мөрдөгчд маань яралтай дуудлага ирснээс болоод хамтрагчийгаа ганцаараа гинэ явуулаад мөрдөгч маань араас нь очих оролдог. За манай мөрдөгчийн аав нь зөнөх өвчтэй болсон бөгөөд эмнэлэг твддэг юм байна лээ. Тэгээ гинт алга болчихсон болохоор мөрдөгч рүү маань залгаж хэлсэн бөгөөд яваад очтол яг тээвэр дээр үсрэхгээ зогсож байдаг. Гэхдээ сонирхолтой нь манай хүн аавыгаа аврах гэж оролдох биш, харин оронд нь зүгээр л үсрэхийг нь хүлээдэг. Яг эцэст нь эм цэвлэгч нар ирж аавыг нь болиулдаг л да. Гэхдээ эндээс харахад мөрдөгч маань аавдаа тийм ч дуртай биш гэдэг нь харагддаг. За энэ хооронд мөрдөгчийн минь хамтрагч Алидины нөгөө с ижигтэй залуугийн гэрт нь очихсан байх бөгөөд ягаад ч юм хаалга онгорхой байхлаар нь явж ороо шалгаж байтал нөгөө залуу чинь гинт гарч ирснээ манай цагдаа руу дайрч эхэлдэг. Азар цагдаа маань манай мөрдөгч рүү хальт залгаж амтсан бөгөөд байдал бишцнийг анзаарсан мөрдөгч маань хортхон шиг ирэхээр хөдөлдөг. За тэгтэл энэ с ижигтэй залуу нэрэл нөгөө цуврал алуурчин мөн байх ба мөрдөгчийн хамтрагчийг зохицуулсныхаа дараа шууд нөгөө хөрш эмхтэн гэрлөө орж байгаа Яниб маань анзаардаг. Огнигээс цагдаа дуудлага өгөх гэсэн ч утас нь өдөрчихсөн болохоор манай хүн зөрөг гаргаад өөрөө шууд орохоор шийддэг. За тэгээ сүртэй хутга бариад л араас нь ороо зогсоох гэсэн ч юу ч хийж чадалгүй сандар зогсож байгаа тутга болоалгаад өөрөө утгалолчихдаг. Гэхдээ яг энэ үеэр мөрдөгч маань алуурчныгээр дамжиж ирсэн бөгөөд эсрэг талын байрнаас нөгөө гурвын орилолт байх зодтолдог чимээг сонссноор эцэст нь алуурчныг аюултай мөчөө дамжиж буудаа зогсоож чаддаг. За энэ алуурчныг өөх үед нь анзаарагдсан нэг зүйл нь манай Янибтэй адилхан улаан утаснуудыг харж чаддаг байсан юм байна лээ. Гэхдээ алуурчны хувьд нүдний шил зүүж байж л харж чаддаг бол манай Яниб дөрхөөсөө л харж чаддаг гэдгээрээ ялгаатай. Бас дээрэс нь яаж хаанаас энэ шилийг олж авсныг мэдэхгүй ч саяхан энэ шилийг олж авсан бөгөөд алуурчны хувьд нэг харилцаандаа үнэнч төрлийн хүн байсан юм шиг байна лээ. Тэгээ яг хуу харьцдаг байсан эмэгтэйчүүд нь өөрөөс нь олон харилцаанд орсон гэдгийг олж мэдээд уурандаа л эксүүдээ нэг нэгээр нь алаад явж байсан юм шиг байна лээ. Гэхдээ гол асуудал нь энэ биш бөгөөд манай Яниб энэ үеэр алуурчныг шилний тусламжтай улаан утаснуудыг харж чадаж байгааг олж мэдсэн байдаг.
За ингэснээр эцэст нь өнөөдрийн болж өнгөрсөн зүйл манай хүний бодлыг нь өөрчилдөг. Миний энэ чадвар чинь эсэргээрээ хүний амигч бас аварч болдго юм байна гэж бодох бөгөөд яг энэ үеэр нь нууцлаг дугаараас манай сургууль дээр хүрээд ирсэн мессеж ирж байгаа их нийгэмд дуусдаг. За 2 дугаар ангиманд манай мөрдөгчийн төв болох соноо дахиад л нөгөө дээрлэгчтэй дээрлгүүлж угаар эхэлдэг. Нөгөөх нь соноогийн шүүгийг нээгээд хүнд өгөх гээд бэлтгэсэн байсан хайрын захиаг нь ангиар нэг тараачсан бөгөөд энэ удаа соноо маань тэсэлгүй нөгөөхдөө зодтолдож байтал ангийн багш нь өрөөд ирдэг. За энэ багшийг нь Кюшин гэдэг бөгөөд азар сайхан сэтгэлтэй шудраг багш учраас манай хүнийг дээрлгүүлж байгааг нь анзаараад аль чадлаараа л туслахаар оролддог. Гэхдээ угаасаа нэмэргүй гэдгийг нь мэдж байгаа болохоор соноо маань нэг их хэмэрлэгөө тэгсгээд л өнөөдрийн хичээлээсээ шүлээ аваад явахаар алдаг. Яг ангиасаа гарах гэж байтал шүүгэнд нь нэг нүдний шил байх бөгөөд манай хүнч нэг их бодлого аваад л гардаг. За тэгээ харж байгаа зүгүүд үзтэл улаан утаснууд харагдаж эхлэх бөгөөд манай хүнч гадуур гарч яваад ер нь бол ямар очиртай утаснууд харагдаад байгааг дорхноо л ойлгодог. Тэгин шилнийхээ ачаар ахыгаа ямар овоо шалиг гарвэ гэдгийг олж мэдээд баггүй цочиртаа дамждаг. Гэхдээ ахаасаа илүү сургуулийн эхнийгээ харах нь манай хүнд илүү сонирхолтой байдаг л да. За тэгээ маргаашч бол сургууль дээрээ шилээ зүүж ирснээр ангийнхаа багшийг нэгч хүнтэй харилцаанд орж үзээгүй гэдгийг олж мэддэг. Үүнээс гадна хамгийн сонирхолтой нөгөө манай хүнийг байнга дэрлэгээд байдаг охин чинь сургуулийнхаа нэг багштай дотн харилцаатай гэдгийг мэдэж чаддаг. За ингэж байж байтал гинтэл манайх Ёнив тэдний ангид нь шилжиж өрөөд ирдэг. Манай хүн эцэст нь буцаад нийгмийн амьдралдаа оролцохоор шийдсэн бөгөөд соноотой өмнө нь хамт сурч байсан бүр нэг үе их байсан юм лээ. Ирсэн өдрөө шууд л манай соноог нөгөө дээрлэгчээс наварч мавраад ер нь л манай хоёр бас хөөрхөн дотносож эхэлдэг. За энэ хооронд мөрдөгч маань нөгөө алуурчны талаар судалж явж байгаад хэрэг гарах үед зүүж байсан шил нь гэнт алга болсныг анзаарах бөгөөд мэдээж энэ с ижигтэй санагдаад улам судалж эхэлдэг. Бас дээрээс нь энэ алуурчин жилийн өмнө соноогийн сургуульд багшилдаг байсан гэдгийг олж мэдээд алуурчны талаар асуухаар сургууль дээр нь ирж Кюжин багштай уулздаг. Гэхдээ нэг их сүртэй зүйл мэдэж чадаагүй ч ямар тач жилийн өмнө багшилж явах үедээ бол шил зүүдэг байсан гэдгийг олж мэддэг. Мөн дээрээс нь байн гордог байсан газрынх нь бартендертай нь уулзтал ихэвчлэн ганцаар орж ирдэг байсан. Тэгэхдээ нэлийн согцсныхоо дараа хүмүүсийн толгоор нь харж байгаад хуруугаараа заагаад тоолоо суучихдаг байсан гэх нэлийн сонь зүйлийг ол сонсдог. За харин энэ хооронд жинхэнэ чадвартай болсон соноо маань нөгөө дээрлэгч охиныг багштайгаа явуулдаг байсан гэдгийг мэдчихсэн болохоор дагаж байгаад нууцар зургийг нь дарж аваад амхандаа сүрдүүлчих санаатай явуултал нөгөөх нь огт тоодоггүй. Яагаад гэсэн чинь тэдний харилцаа нийл боллоо гэхэд сурагчтайгаа явуулсан гэд багш нь л асуудалд орохоос биш охины хувьд бол айгаад байх зүйлгүй юм байна лээ. Ер нь бол сүрдүүлэх гэж байгаа хүнээ буруу сонгочихсон л гэсэн үг. Тэгэхээр манай хүн шууд л ухаанс хийлээ 20 сая вон өгөхгүй бол хоёрын харилцааг дийлгэнгээд багшигаа сүрдүүлж эхэлдэг. Ер нь бол ганц тэр хоёрыг ч биш бүх хүмүүсийн нууц харилцааг нь мэдж байгаа болохоор хүн болгоныг сүрдүүлж мөнгөтэй болсон манай хүн гинтэл огц мөрчлөгдөж эхэлдэг. Мэдээж энэ болгоныг хажуунаас нь харж байгаа Ёнив дорхноо соноог шилний тусламжтай улаан утаснуудыг харж байгаа гэдгийг анзаарах бөгөөд энэ шилийг хэр зэрэг аюултайг нь хэлж зүгээр л зүөхээ болчихж болохгүй юм уу гэдгүйсэн чи ийм бошилтэй болсон хүн чинь юу гэж байх вэ шууд л татгалздаг. За яг ингэж ярилцсан оройн соноо найз залуутайгаа гадуур зугаалж байтал гинтэл шил нь алга болчихдог. Хин яаж мэдээд авчих вэ гэсэн чинь манай хоёрыг өдөр нь ойлж шилний талаар ярилцаж явахыг нөгөө дээрлэгч охин нууцаар сонсчихсон байсан юм байна лээ. Тэгээ мэдээж ийм сонссон чинь юу зүгээр ах уу дагаж аваад шилийг нь улгаалчихсан байдаг. Гэхдээ манай соноогийн хувьд бол хамгийн ихэнд Ёнибыг л шилийг нь авчихсан юм байна гэж одоо залгаж суусан ч угаасаа л аваагүй юм болохоор аваагүй гэд үннээ л хэлдэг. Харин соноогийн хувьд мэдээж Ёниб идэхгүй байсан болохоор шууд очиж уулзаад ярилцмаар байсан ч багшаасаа сүрдүүлсэн мөнгө авахаар цаг тавалчихсан байсан болохоор сургууль орчхоо дараа нь чамтай очиж уулзнаа гэд уцаад тасалдаг. За тэгээ багштайгаа очиж уулзах бөгөөд нөгөөхөн ч хөрхийн амтан жаахан хугацаа өгчих энтергээд гуйж байтал гинт утсанд нь мессеж ирдэг. Хинээс юм бол гэсэн чинь эхнэрээс нь ирсэн байх ба Лидиний зурагчтайгаа явуулсан зургийг эхнэрлүүн хин нэгэн явуулчихсан байж таардаг. Хэдийгээр энэ зургийг нь манай соноо явуулаагүй ч гэсэн багшийн хувьд бол угаасаа соноог явуулсан гэж бодох нь ойлгомжтой. Тэгээ яг уураа барьж дийлэлгүй соноог маань өндрөөс түлхээд унаачдаг. За яг ингээд унж явах үед нь соноотой утсаар яриад цаанаа зовсон Ёнив маань сургууль дээр ирсэн ч харамсалтай нь Лидиний хож өмдсөн байгаагаар киноны маань 2 дугаар анги дуустдаг. За өмнөх анги дээр соноо маань өндрөөс унсан ч ойрхон явж байсан Ёнибийн ачаар яралтай эмнэлэг түргэгдэж амтгарч чадсан байдаг. Гэхдээ ялтажгүй нэлээд өндрөөс унсан болохоор ухаан орч чадалгүй сэхэн дэвтэтгэлтэй. Удалгүй соноогийн ах нь эмнэлэг дээр ирэх бөгөөд Ёниб маань ахт нь хандаж яг юу болсныг нь сайн харж чадаагүй ч соноо бол яагаад ч амиа орлох хөвгөд биш. Тиймээс энэ бол хин нэгний хийсэн хэрэг шүү гэж хэлдэг. За үүний дараагаар бид энэ анги дээр гарах гол дүртэйгээ танилцах бөгөөд түүний Ким багш гэдэг бас л манай соноогийн сургуульд ажилладаг. Манай хүний хувьд болохоор 7 хоногийн дараа ажиллаа өгөөд гадагшаа явах гэж байгаа юм лээ. Уг нь ямар ч явах хөдөлгүй эндээ сайхан амьдарч байсан ч яг хормоо ихийн өмнөх өдөр нь найз бүсгүй түүнийг араар тавьж байсныг олж мэдээд ийм шийдвэр гаргасан байдаг.
Нэгэнт ингээд явахаар шийдчихсэн болохоор бүх ачаануудаа төрүүлж явуулаад явах хүртлээр хэд хоног эгчиндээ байж байгаад явахаар болдог. За ингээд хамгийн ма зохицуулж хаад байж байтал гинтэл нэг өдөр суудаг ширээн дээр нэг нууцлаг шил гараад ирхэн дэр. Манай хүн жихэндээ гайхаад хажууд байсан Кюжин багшаас шилний талаар асуудал ийм шил зүүдэх хүн манад байхгүй хаа тэгэхээр танд л зориулсан шил юм биш үү? Угаасааш тань зохихоор харагдаж байна гэж хэлдэг. Гин багш жиргэлзэж байгаа зүгд үзтэл мэдээж ойлгомжтой баахан улаан утаснууд харагдах бөгөөд манай хүнч нэг их бодлого ямар учиртай болохыг нь ойлгож чаддаг. За энэ хооронд мөрдөгч маань өвгийнхээ эргийн талаар сургууль дээр нэрээд уулзтал санаа маань сургууль дээрээ дэрлүүлдэг байсан болохоор хүн болгон л амиа орлсон байх гэж бодож байгаа юм лээ. Бас дээрээс нь энэ үеэр нөгөө соноог дэрлэхэд байдаг байсан хүүхэд гинтэл сургаггүй алга болсон гэдгийг олж мэддэг. Дараагаар нь хамгийн сүүлд хамт байсан хүн болох найз залуутай нь очиод уулзтал зөв зүгээр сууж байснаа л гинт миний шил алга болчихлоо гэд гараад үүчгсэн гэж хэлдэг. Тэгэр нь сүлд орсон газрынх нь камерын бичлэгийг нь үзтэл нөгөө дээрлэгч охин соногийн зүгийг нь аваа зогтож байгаа нь харагддаг. Уг нь ингээд араас нь явах тусам багваагаар сэжиг гарч ирсээр байгаач дээд удирдлагаас нь шал тэмийн ирэг дээр цагаа өрөөд байна гэд соногийн эргийг амиа орлох оролдлого гэж үзээд хаачдаг. Гэтэл удалгүй нэг хүн амны хэрэг гарах бөгөөд яваад очтол нөгөө сурагчтайгаа явуулдаг байсан багш нь машиндаа амиа орлчихсан байдаг. Ингэснээр соногийн хэрэг улмал сэжигтэй санагдах бөгөөд дээрээс нь угаасаа дүү амиа орлохгүй гэдгийг Хёны бэ сонсчихсан болохоор манай хүн бууж өгөлгүй өөрөө цааш хэргийг мөрдөхөөр шийддэг. Харин энэ хооронд чинхэн шилдэ олсон гин багш маань нэгжиндээ амьдарч явах үедээ хүргэн ах нь нэгжинх нь араар тавьж байгаа гэдгийг олж мэддэг. Уг нь хүний амьдралд оролцолгүй чимээг өнгөрч болох байсан саяхан өөртөө тохиолдсон зүйл эгчтэн ч гэсэн болж байхад зүгээр л хараад суухыг хүсдэггүй. Дээрээс нь манай хоёрыг баг байхад нь аав ч гэсэн муу адил ээжийг нь бас хоорж байсан юм байна лээ. Тэр нь бол гин багшийн хувьд багасаа л энэ араар тавилт гэдэг зүйлээс маш их сэтгэлийн шарх авчихсан энэ зүйлийг бүр үзэн язаар ирсэн байдаг. Гэхдээ харамсалтай нь ягаад ч юм энэ араар тавилт гэх зүйл амьдралаас нь огт цалтаггүй түүнийг дагсаар л байдаг. Гэхдээ энэ удаа шилний ачаар эгжинхээ нөхрийг хуурж байгааг нь мэдэж чадсан болохоор явхасаа өмнө ядаж эгчтэй туслая гэж бодоод хүргэн ахыгаа дагж аваад үйлдэл дээр нь марьж аваад нэг хоногийн дотор энэ заваа ямаа зохицуулахгүй бол би өөрөө эгчэд хэлнэ шүү гэж хэлжгээд яваад өгдөг. За тэгээ маргааш нь болсон ч нөгөө ах нь юу ч хийсэн юм байхгүй харин ч нөгөө явуулдаж байсан эмэгтэй нь бүр сошиал хаяг дээрээ жирэмсэн гэдгээ постлчихсан байгааг нь олж хардаг. Мэдээж уурн хүрээд шууд бүх хүннийг эгчтэй өөрөө илээ гэж бодоод яваад очтол байрных нь гадаа эгч нь нөгөө явуулдаг байсан хүүхнийх нь машинтай нь мөргөлжчихсэн зогсож байдаг. Одлгүй эгчийнх нь нөхөрч гисэн хүрээд ирэх бөгөөд баахан хүн цуглжчихсан байхад эгчийг нь огт тоолгүй нөгөө явуулдаг байсан хүүхнээ аваад байр руу орчихдог. Юу болоод байна гэсэн чинь яг үнэндээ тэр явуулдаг гэдээсэн хүүхэн нь энэ хүргэн ахих нь жинхэнэ ихнэр нь бөгөөд энэ ихчин л хөөх юм нууц амраг нь байсан юм байна лээ. Аливаа зүйл заавал харагдаж байгаатайгаа адилхан байх албагүй гэдэг нь юм уу та. За энэ хооронд мөрдөгч маань бөөр мохордолд орчихсон явж байхдаа Хёны битэй уулзтал гинтэл өөдөөс нь соногийн шилийг олж чадсан уу гэж асуудаг. Манай хүн чихнээсээ энэ бүх хэрэгүүдтэй нэг нууцлаг нүдний шил ямар нэгэн байдлаар холбогдоод яваад байгааг нь анзаарчихсан байсан болохоор буцаагаад өөрөөс нь ямар очиртай шилний талаар ярьж байгааг нь асуудаг. Хёны бич угаасаа л итгэхгүй байх гэж бодоод юу ч бодолгүй тэр шилийг зөөсөн хүнд хоорондоо унтсан хүмүүс улаан утсаар холбогдож харагддаг. Бас дээрээс нь би тэрийг нь анх төрхтөл харж чаддаг байсан гэд бүхнээ илтэл мөрдөгч маань зүгээр л итгэждэг. Угаасаа л бүх хэрэг дээр нь нэг тийм нууцлаг шил яваад байсан. Дээрээс нь зөвсөн хүмүүст нь янз бүрийн зүйл тохиолдод байсан болохоор манай мөрдөгчийн хувьд идэхэд эзүүж байсан хамаагүй ямар нэгэн даамаг л хэрэгтэй байсан юм шиг байна лээ. За мөрдөгч маань ингээд мөрдлөгөө багваагаар ахиулаад явж байгаа хооронд Хянебмын сургууль дээр хоёр шин найзтай болсон байдаг. Ер нь бол энэ хоёр манай хүн дээр өөрсдөө ирээдэл нь алдчихдаг л да. За нэмэгтэй нь болохоор нилээн даалгар нөхөр, харин эрэгтэй нь болохоор манай Хянеби ангийнхан дарах бөгөөд манай хүнд бас нилээн хандтай юм байна лээ. Өнөөс гадна манай Хянеб нэг дэм буудал цагийн ажилтан хийж байгаа бөгөөд нэг өдөр хоёр найзтайгаа ажил дээр байж байтал манай эдийн сургууль дээр нийгмийн ажилтан идэг нэг эмэгтэй буудал руу ганцаараа яваад орчихдог. Гаднах төрхөө энгийн үеийнхээсээ нэлээд өрчилчихсэн болохоор эхэндээ сайн анзаараагүйч буудлаас гарч явах үед нөгөө далдгар найз нь хараад сургуулийн ажилтан байна гэдгийг мэдэж чаддаг. За мэдээж энэ бол манай энэ ангийн гол дүр болох Минсон бас л нөгөө шилийг нь зүүчгсэн явж байдаг. Энэ сургууль дээр нь л нэг хүн шилийг нь тараагаад байгаа юм шиг байгаа. Дээрээс нь энэ улаан утас хардаг шил нь ганцхан биш нэлээд олон байгаа юм шиг байна лээ. За энэ ч яг хөө буцаад Минсоны танилцуулга руу харцгаая. Манай хүн бол ажил дээрээ ерөн жоохон бүтэлгүй дуу муутай дээрээс нь хүмүүстэй харилцах тал дээрээ нэлээд асуудалтай нэгэн. Уг нь аль болох бусад хүмүүс төвөг болохгүй гэж ядагч дандаа л өөрөөсөө олоод асуудалд орчихдог болохоор ер нь бол өөртөө нэлээд дургуун үрж явдаг юм байна лээ. Гэтэл нэг өдөр Минсон маань ажил дээрээ стрессцнээс болоод чимээгүй газар жаахан амрыг гэж бодоод буудлаар хор шийддэг. Тэгтэл ингэж амарх нь манай хүнд нэлээд таалагдах бөгөөд бусдад цаад болохгүй зөвхөн өрөөрөө байж чадах газар болсноосоо хойш байнга л өдрийн цагаар буудлаар чамардаг болсон юм байна лээ. Гэтэл нэг өдөр буудалдаа ороод иртэл нэг нууцлаг шил төвнийг хүлээж байсан бай. Манай хүн ч зүүж үзснээр улмал энэ буудалд орж ирж хүмүүсийг ажиглах дуртай болсон байдаг.
Ер нь бол энэ Минсон яг цоон эрүүл хүн бол биш, баг зэрэг сэтгцийн асуудалтай нэгэн байсан бөгөөд энэ шилийг олсноосоо хойш бүрч дордож эхэлдэг. Бас дээрээс нь жүжигчин болох мөрөөдөлтэй энэ төргээд л байнга сургууль дээрээ ярьж авдаг ч хүмүүс тэрийг нэг их тоодоггүй. Гэтэл нэг өдөр санамсаргуу дуугчмын багштайгаа тааралцснаас хойш шууд л түнд орлцдаг. Ядчахт нөгөөх нь ч манай хүнтэй аль тийм ярих үедээ жүжигчин болох мөрөөдлийг нь дэмжиж ярьчихсан болохоор бараг л энэ бол миний заяаны ани байна ухааны бодчихдаг. Гэтэл нэг өдөр буудалтай амарч байтал хажуугүй руунд нөгөө дуу хөгжмийн багш нь найз бүсгүүдийг ороод ирдэг. Ядчахт Минсоны байн гортог өрөө хажуугийнхаа өрөөг харж болдог нэг тийм жижигхэн нүхтэй юм байна лээ. Тэгээ угаасаа тэр нүхээрээ хүмүүсийг хардаг нэг тийм гач зуршилтай болчихсон бөгөөд яг ингээ харж байтал нөгөө багш нь ороод ирж байгаа юм л та. Тэгээ мэдээж ойлгомжтой угаасаа Минсон ч сэтгцийн асуудалтай юм болохоор бараг л намайг хуураад араар минь тавьчихлаа энэ төр гэж бодоод нилээн уур нурдаг. За тэгээ нөгөө хоёрыг сонсож байтал маргаашаас дахиж уулзахаар болоо залдаг бөгөөд тэрийг нь сонссон Минсон шууд буудлынхаа өрөөг хоногоор сунгахаар шийддэг. За тэгээ удалгүй маргааш болох бөгөөд нөгөө хоёрыг хүлээж яваад найз охиных нь ирэх үеэр нь цогж унагаагаад түрүүнд оруулаад үлчигдэг. Тэнгүүтээ найз охиных нь хувцыг нь өмсөөд шууд нөгөө дуугчмын багшийн өрөөнд нь яваад ортол нөгөөх нь мэдээж гайхаж уурлаад гарах гэтэл яагаад ч юм гинтэл ухаан алдаад унчихдаг. Яасан юм бол гэсэн чинь угаасаа өнөөдөр ирэхийг нь мэдчихсэн болохоор аль эдийн уух юмд нь орё ичгсэн л байсан юм байна лээ. Гэхдээ яг уг нь бол алын энэ төр гэж бодоогүй байсан ч тунгаа итрүүлсэн үү яасан дуугчмын багш харамсалтай нь тэр дороо л үүд болчихдаг. За ингэснээр нөгөө Минсон ч бүр хяналтаа алдаж баахан галзуурж байгаад эцэст нь өөрийнхөө амийг орлцдог. Удалгүй нөгөө найз эмэгтэй нь мөлгсөөр байгаа дөрөөнөөс гарч тусламж дуудснаар ингээд бүх зүйл дуусдаг. За тэгээ энэ хэрэг дээр ч гэсэн манай мөрдөгч ирж ажиллах бөгөөд хэргийн газартаа танилцж байгаад Минсоны шилийг нь олж чаддаг. Ингэснээр эцэст нь мөрдөгч маань нөгөө хайгаад байсан алдартай шилээ олж чадах бөгөөд нөгөөхөө зүүж үзээд өөрийнхөө ямар шалга гар вэ гэдгийг анзаарж угаар киноны манд дөрөвдүгээр дуусдаг. За өмнөх анги дээр нүдний шилтэй болж чадсан мөрдөгч маань ажил дээр ирчихсэн хүн болгоныг ажиглаад л байж байтал Соногийн сургуулийн нэг охин хүчирхийлд өртсөн талаараа мэдэгдэхээр хурж ирж байгаа кино маань эхэлдэг. Үүний дараагаар мөрдөгч маань Соног ирэхээр очих үедээ нэг зураастай гэдгийг нь олж мэдээд хамгийн ихэнд нөгөө эргэж байсан залууг нь тэр зураас нээсэн байж магадгүй гэж бодоод ялгсан ч нөгөөх нь биш байж таардаг. Тэгэхээр нь өөр найз залуутай байсан эсхийг нь асууж үзтэл яг найз залуутай байсан үгүйг нь бол сайн хэлж мэдэхгүй юм байна. Гэхдээ нөгөө ангийнхан дээрлэгдэг байсан охиноос ч илүү нэг хүнийг үзэн ядаж үе үе ямандаа хараадаг байсныг нь анзарч байсан юм байна гэж хэлдэг. За энэ хооронд манай Хянеб нөгөө хоёр найзтайгаа улмал дотнолсон байх бөгөөд удахгүй болох гэж байгаа төрсөн өдрийг нь хамтдаа тэмдэглэхээр олцгаадаг. Тэр тундаа нөгөө өөрт нь байнга сайн хандж байгаа ангийн дарагдаа манай ч гэсэн сайн болж эхэлсэн бөгөөд санамсаргүй тааралдах үедээ хин сэтгэлээ илжилснээр манай хоёр үерхэж эхэлдэг. Харин нөгөө талд мөрдөгч маань хүчрхийлд өртсөн гих охины хэрэг дээр нь ажиллаж эхэлсэн бөгөөд нөгөө охин нь мэдүүлэг өгөх үедээ өмнө хүнтэй онтож үзээгүй байж байгаа таньдаг ахтайгаа хамт уусныхаа дараа хүчрхийлүүлсэн гэдгээ мэдсэн гэж хэлсэн ч манай хүний нүдэнд бол дөрвөн ширхэг улаан уцтай харагдаж байгаа болохоор хотлоо хэлж байгаа юм шиг санагдаад ямар тач сургууль дээр нь очиж нөгөө залуугаас нь мэдүүлэг авах оролдог. За тэгээ Соногийн сургууль дээр нь явж явах үедээ Кюжин багштай тааралдаж ямар ч улаан уцгүй гэдгийг нь харснаа манай хүн хөөхөн болцоонд өрөх гэж үйдсэн ч нэг жаахан бүтлгүй л болчихдог. Үүний дараа нөгөө хүчирхийлэгч байх магадaltaй сурагчтай очиж уулзтал нөгөөх нь огт доосон шинжгүй тийм бит хоёр тэр өдөр манад уулзаж уусан үнэн гэхдээ юу ч болоогүй. Угаасаа надад охин чинь миний сонирхол биш ер нь бол миний араас гүгээд идэг болохоор нь л тэр өдөр уулзаж жаал уусан энэ төр гэдэл өөртөө нэлээд ихтэй байдаг. За тэгээ мэдүүлгээ авч хаад гараад явж байхдаа Хяны битэд даралддаг. Нөгөөх нь мөрдөгчийг шил зүүчихсэн явж байгааг нь хараад шууд л хурж ирээд наад жилээ уртхан шиг устдахгүй бол аюултай энтергээд орлсон ч мөрдөгч маань харин өөдөөс нь аюултай болохоор нь сайн хадгалах гээд би зүгөөд явж байна ш тэнтергээд ер нь л энэ шилийг нь цаашдаа зүгээр шийдчихсэн байдаг. За үүний дараагаар с ิจ гтэн охирогч хоёр маань хоёулаа шал өөр юм яриадсэн болохоор хоёулынгийн нэг дор цагдаагийн хэлцээр доодож мэдүүлгийг хараалдаг. Гэтэл охирогч охины хувьд тэрэг гарснаас 7 хоногийн дараа мэдэгдэж байгаа. Дээрээс нь хувцснуудаагаа гаад мессежнүүдэд ч устгахчихсан буюу ер нь бол ямар ч нотлох баримтгүй байхад нөгөө тал с ิจ гтний хувьд мессеж үзүүлтэл нэрэл энэ охин араас нь гүйдэг буюу тэр өдөр өөрөө ирсэн гэдэг нь ч нотлогддог. Яг охины хувьд яагаад хамаг нотлох баримтаа устгахчихсан гэхлээр анх өөрт нь ийм зүйл тохиолдсон өдөр маш их хайж шоконд орсноос болоод хугацаа алдсан. Мөн дээрээс нь ээж нь мэдлгүй хувцсыг нь лугаачихсан юм байна лээ. Үүнээс гадна хамгийн чухал нь мөрдөгч маань с ิจ гтэн охирогч хоёрын улаан утасны хоорондоо холбогдох нь үгээд артаа логт холбогддоггүй. Ингэснээр угаасаа энэ залуу хүчирхийлээгүй гэдэг нь үнэн. Дээрээс нь энэ охин эхнээсээ л өмнө хүнтэй удаж үзээгүй гэж худлаа хэлсэн. Бас хамгийн чухал нь ямар ч нотлох баримтгүй учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болохоор шийдвэрлэдэг. За тэгээ эргээ шийдчихээд харж явахдаа Хяневтэй таарлаж жаал юмэр цавх үеэрээ нөгөө охирогч охин 7 хоногийн өмнө гэхтэл ямар ч улаан утасгүй байсан гэдгийг Хяневаа сонсдог. Үүнийг сонссон мөрдөгчийн маань бодол шууд өөрчлөгдөж дахин нэг удаа хэргийг эхнээс нь шалгаж үзэхээр шийддэг.
За хамгийн эхлээд нөгөө с ижигтэй сурагчийн гэрт нь очиж шалгах бөгөөд цаг орой олчихсон дээрээс нь угаасаа зөвшөөрлгүй байсан болохоор хайлтхан шалгаад л гардаг. Тэгээд ч угаасаа хэрэг гараад эдийн 7 хоног өнгөрчихсөн болохоор зүртэй зүйл болж чадаагүй ч мөрдөгч маань орны өнчлөн гэрийнхээ босод тавилгатаа ямар ч зохицолгүй байсныг анзаарсан буюу ер нь бол саяхан шинээр сольсон байх магадaltaй юм байна гэж бодоод гэрийнхэн доотлын явгийн зэгээс хайсаар байгаа толж чаддаг. За ингээд нөгөө даавыг нь шинжилүүлээд үзтэл дээрэс нь охирогч охины цусны толб илэрснээр с ижигтэй сурагчаас дахин нэг удаа байцаалд авахарлдаг. Энэ удаагийн байцаалтаар хамт юм ууж байгаа дуусах үед нь гарч дэлгүүрээс шар айраг нэмж авсан гэдгийг мэдэх бөгөөд гарсан орсон цаг хугацааг нь шалгаж байгаад яг тэр үеэр нь 4 залуу зөрөөд гэрлөө нь орж явахыг анзаардаг. С ижигтэй санагдаад тэдний орсон гарсан цаг хугацааг нь шалгахдаа давхар улаан утсыг нь тоолоод үзсэн чинь гарч ирэх үедээ дөрвөлээ нэг улаан утас нэмээд гараад ирдэг. За ингэснээр ер нь бол бүх зүйл тодорхойлох ба нөгөө дөрвөн ч бас нийтдээ нэг сургуулийн хүмүүс юм байна лээ. Тэгээ яг хөө бүгдийг нь авчирээд байцааж үзтэл нэг их хөдөлгөөр шууд хэрэгээ үлээчихдэг бөгөөд ер нь бол нөгөө анхны сэжигтэн чинь зохион байгуулагч нь буюу өөрийнх нь араас гүдэг байсан охиныг гэртээ авч ирж мансууруулан удаа энэ найзуудтай зарсан болж таардаг. За ингэснээр эцэст нь Хенеби ачаар хэрэг шударгаар шийдэгдэж дууссан гэдгийг нь хэлж байтал гинт мөрдөгчийн утсанд дуудлага ирснээр Хенеби хөргөж өгч чадлагүй яралтай явахаралдаг. Юу болсон гэсэн чинь эмнэлгээс дахиад аавыг нь алга болсон талаар залгаж хэлсэн бөгөөд явж очоод хяналтын камерыг нь шалгаад үзтэл аавыг нь Соног ангийнхан багш нь аваад гарч байгаа нь бичигдсэн байдаг. Мэдээж манай хүн чи яагаад энэ багш ийм зүйл хийж байгаа юм бол гэд гайхаж амжаагүй байтал нэг нууцлаг дугаараас эмнэлэг твтэж байгаа Соногийн зургийг төнрөө илгээдэг. Сандарсан мөрдөгч маань шууд Соногийн эвтэж байгаа эмнэлэг дээр нь яваад очтол азар зүгээрээ байх ба удалгүй нөгөө саяхан алга болсон аав нь ороод ирхэн дээр. Гэтэл хамгийн аимшигтай нь Соногийн улаан утас мөрдөгчийн автай нь холбогдчихдаг. За ингэснээр багаас нь хайрлаж өсгсөн дүүг нь өөрийнх нь төрсөн аав нь хүчирхийлсэн гэдэг аимшигтай мэдээг олж мэдэж угаар 5 дугаар ангиманд дуусдаг. Нууц бичлэг нь олон нийтэд ил болсноос олж сэтгэл санаагаар нь эцэст 8 урлагх шийдвэр гаргасан эмэгтэй Гжин багш маань аврах бөгөөд явхдаа нэг нь нүдний шил үлдээгээд явж угаар 6 дугаар ангиманд эхэлдэг. Ер нь бол манай хэд угаасаа энэ багшийг анхнаасаа л сэжигтэй байсан гэдгийг нь анзаарчихсан байсан шүү дээ. Тэгээд тэр нь угаасаа л үнэн болж таардаг. За үүний дараагаар зураглал солигдож одоо цаг руу шилжих бөгөөд хамгийн сүүлд мөрдөгч маань чухал дуудлага ирснээс болоод Хенеби хөргөж өгч чадлагүй цандаа үлдээгээд явсан үеэс цааш үргэлжилдэг. За тэгээ Хенеби маань ганцаараа үлдснийхээ дараа шинхэн найз залуу буюу нөгөө ангийн даргаыг дуудаж уулзах бөгөөд шууд л надад нэг гуйлт байна хэрвээ хүсэхгүй бол татгалзаж болно шүү гэж хэлдэг. Тэрний үеийн гэсэн чинь улаан утастай олж үзмээр байна. Тэгээд миний утасны нөгөө тал нь болж болох уу гэх бөгөөд нөгөөх нь ч зөвшөөрснөөр ингээд манай хоёр хоёулаа анх удаага улаан утастай олцгоодог. За тэгээ амьдралдаа анх удаа улаан утастай олсон хоёр маань их л жаргалтай явж байтал гинт найз залуу төрүүлээж байгаараа би удахгүй өрөөд ирнэ гэж хэлээд яваад өгдөг. Гэтэл удалгүй хажуухан талд нь бөөн шүгэн гараад авахлаар нь яваад очтол хөөрхийн найз залуугийнхан дээрээс барилгын ан нурж унаад өд олчихсон байдаг. 12 цаг өнгөрөөд манай Хенебийн төрсөн өдөр нь болчихсон болохоор хөөрхийн минь гяс дэлгүүрээс бэлэн авах гэж яваад л юм болсон юм байна лээ. Гэхдээ манай хүний төрсөн өдрөөр нь дээрээс нь дөнгөж улаан утастай олсны яг араасны юм зүйл болж байгаа нь тохиолдол биш. Энэ бүхэн надаас л боллоо гэж бодоод Хенеб маань өөрийгөө л буруутгадаг. За тэгээ хөрхийн Хенеб маань уулзсан сууж байтал гинт утсанд нь нөгөө далдгар найзыг нь хэн нэгэн барьцаалчихсан байгаагаа илтгэсэн мессеж явуулдаг. Манай хүн ч яхаа мэдэхгүй болохоор цорын ганц итгэж болох хүн болох мөрдөгчтэй уулзаж тусламж үүсэх бөгөөд угаасаа мөрдөгчөд ч гэсэн энэ бүхний ард хэн нэгэн байж магадгүй гэсэн таамаг төрчихсөн байсан болохоор Хенебийн утсанд ирсэн мессежний дагуу найзыг нь аврахаар хамтдаа сургууль явцгаадаг. Яваад очтол угаасаа л ойлгомжтой нэг л ангийн цонх хасаалттай байх ба нөгөө анги руу нь бараг л зэрэг шахуу орсон ч манай хоёр яг тэр мөчтөө хачирхалтай байдлаар нэгнээсээ төрчихдөг. Хенебийн хувьд ангидаа явж ороод хүлээ дэвсэн найзаагаас олж хаад гарах гэтэл сургууль дотроо яагаад ч гарч чадгааргүй хязгааргүй дөрөгт орчихдөг. Харин мөрдөгчийн хувьд яг уртхан талд нь анги руугаа орсон Хенеб гинтэл нүдэн дээр нь алга болчихсон болохоор сургууль дотроо хайж яваад дээвэрлөө гараад үзтэл шаал өр ертөнц рүү ороод ирдэг. Тэнд нь баахан нүдний шил зүүлсэн цагаан уцтай хүмүүс байх ба тэдний өдөртөгч маягийн хүн мэдээж манай Гжин багш. За энэ хооронд Хенеб маань найзтайгаа дээвэр дээр гарч ирсэн ч манай хоёрын хувьд болохоор зүгээр л сургуулийн дээвэр байж таардаг. Гэтэл тэндээс нөгөө найз нь нүдний шил олчихдаг бөгөөд нөгөөхийгөө зүүсэн даруйдаа л шал өөр хүн болж хуурдаг. Гэхдээ азар Хенеб маань ноцолдож байгаа шилийг нь хагалж чадах бөгөөд яг энэ мөчүүд нөгөө найз нь буцаад хэвэн болчихдог. Тэгээр нь эндээс харуул энэ шилийг зүүсэн хүмүүс Гжин багшид товстуулаад бараг л боос нь олчихдаг юм шиг байна лээ. За энэ хооронд нөгөө талд шил зүүсэн хэвээрээ багштай уулзсан мөртлөө л нөлөөнд нь авталгүй өдөөс нь хурган тэмцэж чаддаг ч угаасаа л нөгөөх нь бурханлаг оршгүй юм болохоор манай мөрдөгчийг ядах юмгүй л дийлжигдэг. За тэгээ яг алдгийн таваан дээр гинт манай Хенебийн орон зайд нь өөрөө ч мэдэлгүй гинт ороод ирдэг.
За энэ Кежин багшийн эцсийн зорилго нь болохоор манай Хенебиг алж түүний цусаар нь тагил өргөх бөгөөд хэрвээ тэгж чадах юм бол дэлхийд дээрх бүх хүмүүс улаан утаснуудыг ямар ч шилний шаардлагагүй шууд харж чадах боломжтой болох юм байна лээ. Яг яагаад ийм зүйл хийх гээд байгааг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ л нэг ийм зорилготой байдаг. Тэгээ энэ цагаан үйл нь манай хүнийг 18 нас хүрсэн өдөр нь хийгдэх боломжтой болсон бөгөөд яг нөгөө хүмүүсээрээ хөрөөлүүлж байгаад манай хүнийг алах гэсэн чинь гинт нэг хүн урдуур нь орж ирээд тотгололцдог. За тэр хүн нь болохоор манай Хенеби ээж нь байх бөгөөд энд байгаа хүмүүстэй адилхан Кежин багшаас энэ шилийг авч ирсэн юм байна лээ. Гэдг нь ер нь бол манай Хенебийн зурсан зурганаас олж нөхрөө алсан юм биш. Нүдний шилний тусламжтай нөхрийгөө орж байсныг нь мэдээд тийм зүйл хийсэн болохоор миний охин өөрийгөө битгий буруутгаарай гэж хэлээд удалдаг. Уг нээж нь хөөх юм өөрийнхөө аймыг золиослон байж аварч байхад манай хүн уураа барьж дийлэлгүй зүгээр л өөрөө явж очиод тотголуулчихдаг. Ингэснээр Кежин багш нөгөө зан үйлээ хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд яг эхэлж байтал манай хүн нөгөө идэгрэх чадвараараа гинт зүгээр болж босч ирээд Кежин багшийг зогсоож чадсан ч харамсалтай нь аль эдийн хаж унтсан байдаг. Эдгээр манай хүний дайралт багшид үхлийн шарх өгч чадсан ч нөгөө зан үйл нь нэгэн тэгэлжсэн л бол зогсоох боломжгүй юм байна лээ. За тэгээ эцэст нь Кежин багшийг дээлж буцаад энгийн ертөнц рүүгээ ирж чадсан ч дэлхий дээрх бүх хүмүүс аль эдийн улаан утаснуудыг харах чадвартай болсон байдаг. Ингэснээр дэлхийн ертөнц тэр чигтээ өөрчлөгдөж улаан утастайгаа зохицож амьдрахаа сур аргагүй болдог. За тэгээ энэ үйл явдлаас хойш нэг жил өнгөрсний дараагаар хүмүүс улаан утастайгаа зохицож амьдрахад суралцж эхэлсэн бөгөөд санаа маань аль эдийн эмнэлгээс гарчихсан буцаа тахтайгаа хэвийн амьдралдаа орсон байдаг. Харин манай Хенебийн хувьд эцэст нэг энгийн хүмүүстэй адилхан болж чадсан бөгөөд нэг өдөр найз залуугийнхаа дурсгал дээр нэрх үед гинт ард нь Кежин багш гарч ирж угаар киноманд дуусдаг. Бодвол энэ дараагийн үлрэл хийгдэж магадгүй гэсэн санаал юм байна лгүй. Тэгээ хэрвээ хийгдэх юм бол тухайн үед нь ярьж л таарах байх. За тэгээ нэг юм сонирхолтой кино байлаа. Хэрвээ та нарт эрсдэлтэй ч гэсэн улаан утаснуудыг харах боломжтой нүдний шил гарч ирэх юм бол зөв байсан уу эсвэл үгүй юу гэдгээ комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээ эцэст нь бичлэг таалагдсан бол дараагийн модод дараарай. Дараах бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.